Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дорнотын багш уралдааны 3 дугаар шатанд оролцогч Жаданбаа өвгтэй дарханд байна. Явуулын номын сан. Явуулын номын санг эцэг их асран хамгаалагч олон нийт албан байгууллагуудын хандив дэмжлэгээр зохион байгуулж, байгалийн шинжилгээ ухаан танин мэдхийн ном үлгэр домгийг судлан уншиж, өөрсдийн мэдлийн хүрээг дэлэн нэмэгдүүлэх боломжийг хүүхэд багчуудад олголоо. Уншсан зүйлсийнхээ утга агуулгыг бусадтай хуваалцан ярилцаж, байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалах, эх орно гэсэн үзэл бодлыг төлөвшүүлэхэд чиглэн ажилласан юм. Хүүхэд төвчлийн гол чиглэлээр барьж авсан ажил маань явуулын номын сан байгаа. Явуулын номын сангаа эцэг эхчүүд болон ард иргэд албан байгууллагуудад хандаж хандивын аян зарласан байгаа. Энэхүү хандивын хандивт маань намын инх чаргал ах маань бид бүхэнд 100 ширхэг номыг хандивсан байгаа. Энэхүү номоо сурагчид маань шимтэн уншиж судлан энэ номноос байгальд их дэлхий хог хаягтаас хэрхэн яаж сэргийлэх их мэтийн олон төрлийн энэ номуудыг уншиж судалж байгаа. Хүүхдүүдээ номыг шимтэн уншиж номтой нөхцөөе. Оньсон тоглоом. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужин болгон хүмүүжүүлэхийн тулд оньсон тоглоомоор хүүхдэд хүмүүжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Тоглоомыг сургахын тулд бэлтцүүдийг ажиглуулан төсөөлөн бодуулж аргачлалын дагуу тайлбарласны эцэст эвлүүлэх алхмыг хийж гүйцэтгэдэг. Үр дүнд нь хүүхэд бүр өөрийн биеэр оньсон тоглоомыг бие даан эвлүүлж сурлаа. Энэхүү үйл ажиллагаагаа маань нийт суралцагчид 312 суралцагчид хамрагдан оролцсон. За жишээ нь энг ботго нийлүүлэх тоглоом 9 түлхүүр оньсон тоглоом тоглоомуудыг сурагчдаар хүүхдийн оюун ухааныг дэмжих зорилготойгоор энэхүү тоглоомуудыг зааж өгч зөвлөж мөн гэрээр нь өгч явуулж эцэг эхтэйгээ бас хүүхдүүд маань хамтхан суралцсан үйл ажиллагаа болсон. Энг ботго нийлүүлэх тоглоом. Монгол ардын тоглоом наадгай нэг болох энэ тоглоомыг эцэг их асран хамгаалагч хүүхэд багчуудад нэг бүрчлэн тайлбарлан зааж өгсөн юм. Энэхүү тоглоомыг тоглох явцад хүүхдүүд сурах чин хүсэл эрмэлзэлтэй байсан учраас гэрт нь давтан сурах боломжийг олгосон. Үр дүнд нь нийт 63 хүүхэд тоглож сурлаа. Эцэг эхчүүд гэртээ үр хүүхдтэйгээ хамтран тоглож ардынхаа уламжилт болон тоглоом наадгайгаар бахархах, өв соёл зан заншлаа дээдлэн хүндэтгэж, хойч үедээ үлдээх нь энэ чухал юм. 9 түлхүүр. Манай ард түмний дунд үе дамжин түүгийн дэлгэрсэн олон гайхамшиг тоглоом наадгай байдгийг нь энэхүү төмрөөр урласан цагираг түлхүүр тоглоомыг хүүхэд багчуудад таниулан тоглох арга замыг тайлбарлан ажиллалаа. Шага наадгайгаар тоглох нь бага насны хүүхдэд таван хошуу малаа хайрлах, эцэг их ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнд чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил олгодог. Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, үлээцтэй болох чадваруудыг нэмэгдүүлдэг. Ногоон орчин бидний гэр. Сургуулийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор эцэг их асран хамгаалагчдад хүүхэд бүрийг тасалгааны цэцгийг тарьж ургуулах, арчлах талаар үүрэг өгч хамтран ажиллалаа. Хорвоо ертөнцийг цэцэс гэрэлтүүлдэг бол бид анги танхимаа өнгийн цэцэгсээр алгалуулан гоёлоо. Сурагчдыг бага балчир наснаас нэхлэн цэвэр агаар цэнгэг ус, ургамал, ой модоо хайрлан ертөнцийн ашиг тусыг ойлгуулах нь нэн чухал болоод байна. Үүний тулд хүүхдүүд маань гэр гертээ бие даан тасалгааны цэцгээ үрслүүлэн суулгаж тарьж, усалж, тоос шороог нь арчиж цэвэрлэх, нарлуулах ажлыг хийж, амьдралынхаа дадал болгон хэрэгжүүлж хэвшил болголоо. Ачаал багш минь цэцэг тарих тухай үргэлж ярьж байдаг болохоор энэ цэцгийн ургах хүсэл надад төрсөн. Би энэ баян онгоор шаргалж байх хугацаанд маш их хүч хөдөлмөр цаг хугацаа хайр шингээд ургуулсан. Тэгээд энэ өдрийн хүртэл энэ цэцэг маань маш сайхан ургажээ. Үр дүнд нь байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалан байгальтай зөв зохицох харьцах талаар ойлголттой болж хүүхэд бүр тасалгааны цэцэгтэй боллоо. Ногоон орчин бидний гэр. Хамтран ажилладаг багш нар болон эцэг их суралцагчдад хүнсний ногоо тарих аргачлалыг зааж өгч, арга тувчлагаа солилцсон мэдээлэл өгч ажиллалаа. Эдгээр хүмүүс маань өөрийн гэртээ хэрэгцээний хүнсний ногоогоо тарьж ургуулж байна. Хүүхэд багчуудыг багаас нь ажил хөдөлмөр сургах үүднээс нөхөртэйгээ хамтран 8 нэр төрлийн ногоог тарьж ургуулсан байгаа. За ингээд энд бол урт сортын өгөрцөө
тарьсан байгаа. За энд болохоор чинжүү байгаа. За тэрүүгээр нь болохоор энгийн хэрэглээний бүдүүн одоо тарилтай чинжүү байгаа. Бол тэр цаана помидор байгаа. Байцаа, хулуу, сонгон эдгээр ногоонуудыг тарьж ургуулсан. За ногоогоо тарьж ургуулахын тулд манайх одоо гүний удагтай болсон байгаа. Гүний удагтай болсны ач тусаар одоо энэ ногоогоо их сайн усаж тордож ингээ үр хөвгтүүдтэйгээ хамтран ногоогоо тарьсан байдаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн группт нэгдэж ногооныхоо талаар туршлага хуваалцаж санаа бодлоо илэрхийлж харилцан туршлага солилцдог боллоо. Хүн уугын хөдөлмөрсний үр дүнд энэ их ургацаа хурааж авахдаа миний хувьд сэтгэл өндөр аз жаргалтай баяр баясгалантай байдаг. Эх оронч хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 9 дүүргийн 40 сургуулийн 40 сурвалжлагчид манай Дорнод аймгийн халахгүй сум Боор нуурын хөвөнд очиж тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан баатарлаг дайчдаар бахархах, үлгэр дуурайл дайволох, байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг өргөнүүлсэн сурагчидтай уулзсан ярилцаж санаа бодлыг нь сонслоо. Тэдгээр хүүхдүүдэд замын цангаа тайлах ундаа ус өгч сэтгэлийн буян үлдсэн юм. Доронтын багш болзол дурал даанд оролцогч Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн баг боловсролын багш Дарь хамт